хандаа байна. Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Гансаруулын сэтгүүлчид яагаад худалдагддаг вэ? Нийтлэлийг хүргэе. Иргэд олон нийт сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэхээ байсан сэтгүүлчид бүгд худалдагдсан гэж цоллох боллоо. Арт түмэн. Засгийн газартай хаалтын гэрээ хийдэг хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид бол их орноосоо урагчдтай адил гэж бухимдаж байна. Сэтгүүлчдтэй холбоотой зарим нэг эргэлзээтэй асуултуудад хамтдаа хариулт олцгоё. Сэтгүүлчид яагаад худалдагддаг вэ гэвэл санхүүгийн хүнд байдал амьдралын хэрэгцээгээ хангахын тулд мөн эрх мэдэлтнүүдийн дарамт сүрдүүлэх тавцсан байх тохиолдолч байж болно. Түүнчлэн нөлөө бүхий бүлэглэлүүдийн мөнгө, эрх мэдэл, албан тушаал гэх мэт амлалтуудад шунаж худалдагддаг. Эцсийн эцэст эдгээр шалтгаануудын улмаас яалч үгүй худалдагдчихлаа гэж толгойг нь илж болох ч энэ бүхэн бол хувийн ашиг сонирхлоо олон нийтийн эрх ашигаас дээгүүр тавьсан ёс зүйгүй явдал юм. Олон улсад худалдагдсан ёс зүйгүй сэтгүүлчдийг prostitutes буюу хэвлэлийн биеийн үнэлэгч гэж нэрлэдэг юм байна. Энэ нь хөлсний сэтгүүл зүй буюу эрх баригчид корпорациудад худалдагдсан сэтгүүлчдийг шүүмжлэхдээ хэрэглэдэг хоч нэр. Мөн yellow journalist буюу шар хэвлэлийн сэтгүүлчид гэх нэр томьёо бий. Үүнд худал хит сенсацсан нэг талыг барьсан мэдээлэлд үгээдэг сэтгүүлчдийг хамааруулдаг. Paid media эсвэл bar journalist гэх нэршилт шууд утгаараа хөлслөгдсөн буюу худалдагдсан сэтгүүлчдийг хамааруулдаг аж. State propagandist гэх хочонд хамаарагддаг сэтгүүлчид бий. Тэд засгийн газрын бодлогыг тууштай хамгаалж тэдний ашиг сонирхлыг тулгаж мэдээлдэг. Монголын худалдагдсан сэтгүүлчид энэ нэр томьёонд харьяалагдахаар байгаа юм. Мөн corporate shield гэх нэршил байна. Томоохон компаниудын ашиг сонирхолд үйлчилж тэднийг хамгаалсан мэдээлэлд үгээдэг сэтгүүлчдэд хэрэглэдэг нэр. Тэгвэл ямар сэтгүүлчид голдуу худалдагддаг вэ? Ёс зүйн ухамсар сул мөнгө эрх мэдлийг мэдээлэлээс дээгүүр тавьдаг туршлага багтай тогтсон байр суурьгүй гадны нөлөөнд амархан автомтгай өмнө нь худал мэдээлэл тарааж хариуцлага хүлээж байгаагүй сэтгүүлчид голдуу худалдагддаг юм байна. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага ямар учраас улс төрч эрх баригчдтай нэг хүнжилт ордог вэ? Улс төрийн санхүүжилтээс хамааралтай байх, эрх мэдэлд ойртох сонирхол, дарамтаас зайлсхийх, бизнесээ хамгаалах зорилгоор улс төрчдтэй нэг хүнжилт орох хувилбарыг сонгодог. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага анхнаасаа улс төрчийн захиалгаар байгуулагдсан ч байдаг. Ингэхэд ер нь сэтгүүлч хүний үүрэг юу вэ гэвэл үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, эрх мэдлийг хянах, шударга эсийг сахиулах, иргэдийн дуу хоолой болох, нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж шийдэлд нөлөөлөх юм. Эдгээр үүргээс хамгийн их гажуудсан нь сэтгүүлчид иргэдийн дуу хоолой биш эрх баригчдын дуу хоолой болчиход байгаа нь манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 41 байр ухрахад хүргэсэн. Хэрвээ сэтгүүлч хүн үндсэн үүргээсээ урваад хэн нэгэнд худалдагдаж утсан хүүхэлтэй болвол нийгэмд ямар аюултай сөрөг үр дагавар авчирдаг вэ? Олон нийт худал мэдээлэлд автаж эрх мэдэлтнүүдийг хянах хүч сулран, авилга, хээл ахуйлг гарч, ардчлал, иргэдийн эрх чөлөө аюулд ордог. Монголд эдгээр сөрөг үр дагавар хэдийнэ бий болчиход байгааг сэтгүүлчид өөрсдөө ч мэдэж байгаа билээ. Монголын сэтгүүл зүйг эрх баригчдаас хараад бусаар ажилуулахын тулд юу хийх ёстой вэ? Хэвлэл мэдээллийн санхүүжилтийг олон их үүсвэртэй болгох, эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөс ангид хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, иргэдийг бодит мэдээллийг шүүмжлэлтэй хүлээж авахд сургах, хараад бус сэтгүүлчдийг дэмжиж, хамгаалах тогтолцоог сайжруулах зэрэг томоохон ажлуудыг сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллах замаар эхлүүлэх нь чухал юм. Нийтлэл хүргэлээ. Баярлалаа.